Монголчууд усыг чандман эрдэнэ гэж голын ихтээр угаал үлдэхгүй, гол руу цагаан улаан зүйл оруулахгүй гэж нандинг хайрлаж ирсэн. Энэ уламжлал харин өнөөдөр үг төдий сонсогдох болжээ. Туул голоос унд хэрэглээнийхээ усыг авч байгаа Улаанбаатарчууд усыг хайр найргүй хэрэглэж, ариглах гамнах гэдэг ойлголтоос хол хөндий болчихсон. Үүнийг усны үйлчилгээний үн тарифаас харж олно. 1 литр усыг эр хорооллын айлрах 1 төгрөг, орон сууцны иргэд 32 хүн мөнгөөр авч байгаа нь үүний баталгаа болж байгаа юм а. Харин үүний цаана та бидэнд усыг хүргэж өгч байдаг 24 цаг тасралтгүй ханны цаана ус бэлэн байлгадаг үйлчилгээ дампуурлын ирмэгт ирчгээд байна. Энэ байдлыг арилгаж нийгмийн сэтгэл зүйд усыг хайрлах, гамнах, үн цэнтэй гэдгийг ойлгуулж, усны үнийг өөрчлөх шаардлагатай байгааг олон нийтэд хүргөхүүднээс Mongolian Economy сэтгүүл хот сойрны ус хангамж, ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтөй хамтран 1 сарын аяныг өрнүүлэх гэж байна. Өнөөдөр хоёр тал санамжичигт гарын үсэг зурлаа. Усны салбар, ялангуяа усны үйлчлэгийн салбарт одоо амжилт дахиж олохын төлөө тэгээ хүн амдаа ус хангамж, ариун цэрэн үйлчлэгээний хүртээмж чанар тэр үйлчлэгээ бол ямар үн цэнтэй байдаг, иргэдэд энэ зөв ойлголт өгөх, цаашдаа усны зөв зохистой хэрэглээг хүн артаа хэвшүүлэх бас тодорхой хувь нэмэр оруулах энэ тал дээр хамтарч ажилланаа. Энэ зөвлөлтөд хамтран ажилласнаар бид усны үн өнөөдөр яг зүй зохистой хэмжээнд байгаа мó, усны үнийг нэмэх шаардлага цаашд байна уу, усны одоо чанар, усны одоо шинжилгээ лаборатори Монголд хэр байгаа, усны бодлого төрийн түвшинд хэр зөв явж байгаа гэдгийг одоо төрийн бодлогын түвшинд болоод олон нийтэд ойлгох үүднээс бид энэ зөвлөлтөд хамтран ажиллаж одоо эх 7 хоногоос эхлэн бид нэр усны кампанит ажлыг өрнүүлснээр усны үнийг нэмэх нь зөвөө үгүй юу гэдэг дээр бол олон нийтийн анхаарлыг хандуулах гэж байна. Тийм болохоор бид нэр энэ санамж бичгийг байгуулснаар одоо хамгийн тулгамдсан одоо Монгол улсын хөгжлийн хувьд одоо уулуурхаагаас илүү тийм алтнаас илүү одоо усны асуудалд анхаарал хандуулж төрийн бодлогыг олон нийтийн түвшинд бас сэтгэлгээний түвшинд өөрчлөлт хийх, иргэдийн анхаарлыг бас усанд хандуулах, төрийн бодлогыг яг ус гэдэгт уулуурхаагаас илүү хандуулахад манай сэтгүүл одоо голлон үүрэгтэй ажиллаж бусад хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж хамтран ажиллаж усны үнийг зүй зохистой хэмжээнд, усны үнийг одоо иргэдийн сэтгэлгээний чанарын хэмжээнд авчирхад бид энэ хамтын энэ ажиллагааны санамж гол ажил хөтлөө гэх юм аа гэж бодож байгаамаа. Аяны хугацаанд Mongolian Economy сэтгүүл болон сэтгүүлийн дэргэдэх Economy TV сэтгүүд Mongolian Economy цахим хуудасаар дамжуулан усны үйлчилгээний үн тарифын нэгдсэн бодлого, түүнтэй холбоотой асуудлуудыг хөндөж, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэглэж байгаа техник, стандарт зэргийг олон нийтэд сурталчлан нийтлэл нэвтрүүлгийг бэлтгэн хүргэнэ. Mongolian Economy сэтгүүлийн дэргэдэх Economy TV студ 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 50 минутаас NTV телевизээр дамжуулан ус ирж бай нэвтрүүлгийг хүргэх гэж байна.